Өглөөний мэнд хүргэе. Өдөр бүр амьд үг хөтөлбөртэй байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээ бүгдээ хамтдаа өргөжлүүлээд эзний үгнээс суралцъя. Тэгээ эзэн бурхан лугаа хандаад залбирцгаая. Мөнхийн Аава тандаа баярлалаа. Энэ цагийн төлөө баярлалаа. Энэ минут секунд болгон дээр эзэн минь таны мотор таны үг бидэнтэй хамт байх болтугай. Та өөрөө үгээрээ биднийг замчилж, өөрөө үгээрээ бидэнд ухаарлаг өгөх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За бүгдээр өргөжлүүлээд Лук номынхаа 8 дугаар бүлгийн 26-аас 39-ийг хамтдаа суралцгаолно. Тэгээ энэчнээс би энэ аюу олон ишлэл байгаа учраас зөвхөн 39-ийг би танд хэлж өгье. Гэртээ хайр Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг яар гэж айлтжээ. Тэгээд тэрээр Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тунгалсаар явж одлоо. За энэ 39-р ишлэл дээр. За 26-аас гарч байгаа ишлэл дээр болохоор нэгэн чөтгөрт эзэмдүүлсэн хүнд Бурхан тэр газар өөрийнхөө нэрийг алдаршуулахаар тэр чөтгөрийг чөлөөлж байгаа түүх байгаа. За ямар ч орон гэргүй тэгээ тэрээр олон жилийн турш хувцс өмсөөгүй тэгээ байшинд биш булшны дунд амьдардаг байсан нэгэн залуу. Тэгээ өөрийгөө ямарч хянах чадваргүй түүнийг гинжээр хөөлж харуул хамгаалтанд байлгахыг оролдсон боловч тэрээр гинжиг дасчин чөтгөрийн хүчээр зэрлэг хэр тал руу ингээ явдаг байсан. За Есүс энэ залууг хараад өрөвдөн энэ залууг чөлөөлөхийг хүссэн. Тэгэд Есүсийн өршөөл Есүсийн зовлон түүнийг харамгцаа өрөвдөж бузар сүнсийг түүнээс гарахыг туршаасан байна. Харин бузар сүнснүүд юу гэж Есүсээс гуйсан бэ гэхээр зэрэг биднийг ёроолгүй гүнлүү илгээхийг бүжшөөрөж биднийг тэр гахаануудад оруулж өгөөч гэж хэлсэн. Тухайн цаг мөчид 2000 гахаан сүрэг явж исэн. Тэгээд Есүс үүнийг нь зөвшөөрөөд чөтгөрүүдийн гуйлтыг зөвшөөрөөд тэд гахаан сүрэгт ороод харин гахаан сүрэг нь эгц эргээс нуурлуу доошоо унж өгцгээсэн байгаа. Энд юу гарч ийн гэхээр Есүсийн эрх мэдэл байгаль дэлхийг захирааж болохгүй мөн зогсохгүй чөтгөрийн хүчийг гэсэн бүрэн захирч чадж байгаа Есүсийн эрх мэдлийг энд харуулж байгаа. Амен. Мөн Есүс энэ багцаас юу харуулж ийн гэхээр нэг хүний үнцнийг харуулж байгаа. Нэг хүний авралыг, нэг хүний сүнсийг аврахад тэр гахаанууд ямар ч ач холбогдол өгөхгүй харин тэр сүнсийг аврахыг хүссэн байгаа. Харин тэр залуу чөлөөлөгдсөний дараа Есүсийн хөлд суусан. Хөлд суугаад би тантай хамт явъя гэж хэлсэн. Харин тухайн нутгийн хүмүүсийн үйлдэл юу харж байна гэхээр Бурхны хүчийг хараад тэд баярлаагүй. Харин айдас давтсан. Тэгээд айдас автаад манай нутгаас яваад өгөөч гэж гуйсан байгаа. Учир нь тэд сүнслэг тэр эрх мэдэл тэр сүнслэг чөлөөлтийг ерөөсөө анзаараагүй. Харин тэд нар эдийн засаг дээр анхаарал тавьсан байгаа. Тэгээ эдийн засгийн хувьд 2000 гахаа гэдэг чинь маш хохирол учруулж байгаа учраас айсандаа санаа зовсондоо та явж өгөөч гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүний сонголт хүний гарт байдаг. Зарим хүмүүс Бурхны хүчийг хараад авралыг сонгодог. Бурхан минь би аврагдъя талархлын сэтгэлээр авралыг сонгодог. Харин зарим хүмүүс өөртөөхөө ашиг сонирхлыг хараад Бурханаас татгалздаг байгаа зүйлийг энэ нутгийн иргэдээс харж болно. Тэгээд эцэст нь эдгэрсэн хүн нь
одоо Христийг гэрчилсэн байгаа. Есүсийн тэлэг явж юу болсноо гэрийнхэндээ яар гэж хэлсэн. Харин тухайн залуу эдгэрч чөлөөлөгдөөд нутг руугаа яваад нутгийнхаа эргэн тойрон гэрийнхаа эргэн тойронд байгаа 10 хотод Бурхны хүч чадал юу хийснийг гэрчилсэн Бурхны үгийг тунхалсан байгаа. Тэгээд түүний нэрийг Декаполис гэж нэрлсэн. Энэ ямар утгатай үг вэ гэхээр 10 хот гэсэн утгатай үг. Тэгэхээр энэ түүхээс харж ахт Есүсийн эрх мэдэл хүчтэй байна. Мөн чөлөөлөгдсөн хүн эзнийг гэрчилж байгааг харж болно. Мөн хүмүүс одоогийн цаг үед муу сүнс нэг сүнснээс гараад нэг хүнээс гараад нийш ингэж ордог гэж айцтай байдаг. Одоо бол үгүй юм аа. Тэгээ бид Бурханд итгэсэн хүн нэгбэр эзний ариун сүнстэй гэдгийг би энд бас хэлмээр байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзэн Бурхан руугаа залбирая. Мөнхийн эзэн минь таньда баярлалаа. Энэ цагийн төлөө баярлалаа. Энэ түүхээр бидэнд тохиарлыг өгсөний төлөө таньда талархъя. Тэгээ бүх нэрийн дээр зөвхөн таны нэр өргөмжлөлж, таны нэр алдарших болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа.